За миний хувьд өнөөдөр ах トゥ хоёр бие бинийгээ зодож хүнд гэмтээсэн тэр дундаа аав ээжийнхээ хажууд одоо бие бинийгээ зодож за тэгээд насаараа дахир дутуу болсон ийм одоо ноцтой гэмтгэгт за хоригчийн өмгөөлөгчөөр ороод гарч ирлээ л дээ. Тэгээд уг гэмтрийн шалтгаан нөхцөл юу байсан бэ гэхээр ахих нь хоньноос дүүгийнх нь одоо малчин үе аваад иддэг байсан юм байна. За тэгээд энэ тухай хажуу айлынх нь хүн болвол за танаа дүү танаа хоньноос байн авч иддэгэ гэдэг зүйлийг хэлсэн байдаг. Тэгээ үүнийг ах нь бодоол явдаг байсан байгаа байхгүй. Тэгж жагаад нэг л өдөр тесгээд тэгээ дүүгээ зодсон. Мэдээж дүүн зодуулахгүй тулд аваагүй худлаа ялж ийн үтгэж гин гэж зөрүүлэл одоо зодтолцсон. Тэгээ эцсийн дүндээ хоёулаа хүнд болтол аваад насаараа дахир дутуу болж байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ бол дүүн ахийнхаа хойноос авч идээгүй л байхгүй. Малчин авсан тухай асуудлыг хажуу айлын хүн нь дүүг нь авсан мэтэр ойлголцсон тал байгаа байхгүй. Тэгэхээр ах нь ховын үгэнд итгэцэл байгаа байхгүй. Эндээс юу хэлгсэн хэрэг хүн ер нь ховонд итгэвэл ухаан дутуугүй шинчүү, хонзон төтлөгдвөл сэтгэл дутуугүй шинчүү гэдэг энэ зүйлийг маш сайн бодох хэрэгтэй л гэж би залуучуудаа хандаж хэлэх гэсэн юм аа.